Зөөрэ минь шүү манайха. Орой минь. За Монгол улсын ерөнхийдөө Чухнагийн хөрөлсгөд хандаж ард түмний төлөөлөл тэмцэж явдаг иргэний хувьд тийм ээ аав хүнийхээ хувьд энэ нийгмийн энэ аимшиг гэмт хэрэг аллах энэ аимшиг муусан гаж донтон энэ улгаачуудыг одоо ерөөсөө Монгол улс хуулиар л дасан зогсоохгүй бол энэ төрлийн гэмт хэрэг бол огтоосоо багасахгүй. Би бол цаг үргэлж лайвыг цаг үргэлж ирээд оруулж байгаа. Энэ Монгол улсад цаазын ялыг нэн даруй сэргийх субъект бол Монгол улсын ирж Чухнагийн хөрөлсөх юм аа. Монгол улс би удаагаар хэлж байгаа. Монгол улс 1946-аас 48 онд нэгдсэн үндэсний байгууллагт одоо эсэх хөргөлөө өгөөд 1961 онд Монгол улс дэлхийд 101 дэх орноор нүүбэд хэлсэн байдгийг. Олон улсын гэрээ канацад одоо энэ Монгол улс цаазгүй улс орны тоонд явж байгаа. Гэхдээ энэ цаазын ял гэдэг бол ерөнхийдөө бол байх ёстой байна гэдгийг одоо Монголын ард түмэн бид нар чинээр тултлын үхэл зовлон хагслыг үзэж штэ. Энэ аимшиг гаж донтон энэ халуурчдыг бүр хрээс хитэрсэн хүний амнаас одоо ерөөсөө бүр энэ Монгол улсад үнэхээр амьд баталгаа байх нийгэм дэндүү харгас болсон байгаа аахгүй юу? Энэ бүгдийг хүн болгон л хийж байгаа, хүн болгон л ярьж байгаа. Хань өчлөр дээр 16 настай бэлцгөө охин 32 настай 30 настай бүсгүй хоёрын дээр шүүх хурлын өрцөн хэлцүүлэг гэдэг нь өчлөр нэгдүгээр оролт одоо сонгон хайрхан Баянгол хаавал дөргийн сумдын шүүх дээр шүүхийн шийдвэр бол зөв шийдвэр гарсан байна гэж би шүүхийн шийдвэр би санал нэг байгаа. Ер нь бол ерөнхийдөө бол аимшигтэй штэ. Хүний бяцхан үрийг тийм үү? Амь насын хөнөөгөө чамдааман даваач мөчилж аваач хийсэн энэ мусан гаж донтон энэ заваа энэ хулгайчодод бол энэ гიშгэх газар байх ёсгүй гэж бодож байгаа. Байх ёсгүй. Нийгэм дэндүү амар харгас болсон байгаа байхгүй үнэхээр. Би иргэдийн төлөөлөл бол тэмцэж явдаг иргэнийхээ хувьд бол цаг үргэлж дуу хоолойгоо бол одоо энэ цаазын ялыг сэргээгээсээ ялын сангас нь одоо өндөр байгаасаа гэж бодож байгаа. Монгол улсад дэлхийд энэ эргэн үеийн ялын сангасаар асар хэмжээний баг ордог. Ялын сангас нь баг ахгүй юу ойлгож байна уу? Баг. Өнөөдөр дэлхийн нийтээр хүний эрхийг дээдэлдэг орн Америкийн нэгдсэн улс. Гэд өнөөдөр 120-140 жилийн ялтай. Онц ностой гэмт хэрэг үйлсэн тохиолдолд 100-аас 140 жилийн хорих ялын сангастай. Тэгээ дээр нь цаазын ялтай. Өнөөдөр бүгд амьд хятад адаас манай орд хөрш өнөөдөр дэлхийд хүн амаараа тэргүүлдэг улс орн өнөөдөр цаазын ялтай. Өнөөдөр цаазын ялыг сэргээх ёстой. Өнөөдөр Монгол улсын үндсэн хууль юу ясны өдөр юм шиг байгаа. Баярын өдөр тийм үү? Тийм учраас өнөөдөр үндсэн хуульд нэг яаралтай эрүүгийн хуульд нэг яаралтай өөрчлөлт оруулаад ер нь ингээд та нар бодоод үзэлтэй. Би бол ер нь миний энэ сэдв бол лайв бол хатуу юм ярьж байгаа. Өнөөдөр би 35,000 6,000 дагагчтай мөртлөө ягаад Гантамар гэдэг хүний лайв дээр 8-10 20 хүний өмнөд гардаг бол цаанаас нь репорт болоог маш их хийж байгаа байхгүй. Энийг би мэдж байгаа. Энийг бол би мэдхийн дээд нь мэдж байгаа. Өнөөдөр сэтгцийн өөрчлөлтөй эмгэгтэй улсууд өнөөдөр өвчлөн гэмт хэрэг үйлдэлээ гэж байна. Энэ этгээд чинь бас 3 жилийн өмнө хаа нэмдэ нэг газар бас хүн амны хэрэгт хийгээд одоо хийсэн юм хүн амныг талбагдаад бас тэр сэтгцийн эрүүл мэндийн төв шар адны эмнэлэг дээр 2 жилээс 2.6 жилийн одоо хэвтэн эмчилүүлэг ялаар шийтгүүлжсэн ихлгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд бодоод байгаа миний бодлол ийм л байгаа юм л да. Зүгээр би аль биесээ шүгэл үлээж байгаа шүү. Энэ шүгэл үлээж байгаа шаардлага маань юу гэж ерөнхийдөө ийм байхгүй юу манайхаа. Нэг яаралтайгаар хаврын чуулган гэж хүлээхгүйгээр одоо энэ хууль зүйн дэд сайд мөнхатрийн гомөд даваа дэ мөнхөрдийн санаачилсан одоо энэ цэцгийн өөрчлөлтөө нөхцөлөд эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь нэг яаралтай өөрчлөлт хатуу байх ёстой хатуу. 2 жил 2.6 жилээр өдөр сэтгцийн эмгэгтэй одоо өвчлөө зовлонтой гэж одоо энэ эмнэлгийн бүртгэлтэй улсууд чинь ингээд хүн алаад ингээд хүний амь насанд хүрээд ингээд яваад ах чинь тийм зүгээр тийм байж болохгүй шүү дээ. Хуулинд л нэг өөрчлөлтөө яаралтай өөрчлөлт оруулаад ядаж 10-аас 15 жилийн хорих ялтай. Тэгээд Монгол улс цэцэн эрүүл мэндийн эмнэлэг шар адны эмнэлэг үнэхээр хүрэлцээ байхгүй гэдэг эрүүл мэндийн дээр байгууллагын ажилчид нь ярьж байгаа. Тийм учраас шар адны эмнэлэг дотор яг тийм урьдчилан сэргийлэх тийм хорих байр бариач. Одоо дихгүй аваас ингээд дараа одоо ингээд намайг энэ талаас шүгэл үлээгээд ирэнгууд намайг нийгэм намайг хадгалж хэмжээний болгож янз бүрээр гутаанд оромжшгаа янз бүрийн хаягнаас янз бүрийн хүмүүс намайг гутаанд оромж хэлж байгаа.
Сэтгэл зүйн өөрчлөлтөө усуудыг ад үзэж байгаа гэж. Би октоосоо сэтгэл зүйн өөрчлөлттэй эмгэгтэй бие муутай эмнэлгийн хараа хяналтанд байдаг иргэдийг октоосоо би ад үзээгүй. Тэ. Ерөнхийдөө энэ аимшиг гэмт хэрэг энэ аллагчин бол Христ гэтэрсэн аимшигтай байна гэдгийн талаар би цаг үргэлж ярьж байгаа. Өнөөдөр ч ярина, маргааш ч ярина, цаашдаа өдөр болгоо ярина. Иргэний хуульдад өөрчлөлт оруулах та. Иргэний хуульдад өөрчлөлт нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг чинь ингээд хизээч багасахгүй байхгүй юу? Яг ингээд яваад байдаг. Монголын ард түмэн сүүлийн 23, 24, 25 онуудын 22 оноос хойш сүүлийн Монголын ард түмэн хин нэгэн иргэн маань, хин нэгэн бяцхан зөрхөн маань, хин нэгэн ээжүүд энэ гаж донтон алуучд амнасаа хаалгаар бид цул асуудал ард түмэн болсон штэ. Энэ байдлыг одоо халах ёстой. Энэ байдлыг халах ёстой. Өнөөдөр тэмцдэг, дуурдаг, дуу хоолой болдог олон зуун мянган дагагчтай инфлюенсерүүд маш их байдаг. Энэ улсуудад өнөөдөр Монголын ард түмний зовлон. Энэ өнөөдөр отгонтой гэдэг 16 настай бяцхан охиноо алдсан ээжийн зовлон биш. Энэ Монголын зовлон байхгүй юу? Ойлгож байна. Монголын зовлон. Тийм учраас өчтөр бол би маш олон иргэд одоо сонгон найрхан энэ Баянгол хаан олдоргийн сумдын шүүхийн гадаа ирэх байх гэж найдаж ирсэн. Би чинь Баян-Баашаас ирдэг үчи гэрээсээ төгжрээд яваад ирсэнд бодож ерөөсөө иргэд ирээгүй. Ер нь нэгэн нийтийгээ төлөө нийт нь нэгийгээ төлөө байх ёстой шүү. Үнэхээр юм байх ёстой. Тэс өнөөдөр ганцхан төр отгонтой гэдэг ээжийн өнөөдөр зовлон биш. Энэ Монголын зовлон баггүй юу? Монголын зовлон. Өнөөдөр энэ гэмт хэрэгтэн энэ новшнуудыг үнэхээр цаазын ялыг үнэхээр нэн даруй сэргээж чадахгүй могод эрэгүү үеийн энэ хүнийг онц настайгаар амь насыг хөнөөх, өсвөр насны хүүхдийг хүчиндэж амь насыг хөнөөсөн энэ гаж донтон алуурчлал 10-аас 15 жилийн гямдан гэдэг хорих ялын зүйл залтыг оруулах ёстой байхгүй юу? 15 жилээс гямдан хорих ялтай. Тэгээд одоо 35 40 жилийн ял өгд юм уу? Үлдсэн 20 25 жилийн онцгой шоронтой дэглэмтэй шорох хорих ангид ял хөдлөх ёстой байхгүй юу? Ийм ялын сангас ийм хатуу байж энэ төрлийн гэмтэргийн тоо багаснаа. Тэрээс ингээд энэ төрлийн гэмтэргэд яг энэ одоо хуучин хуульчлаараа яваад одоо ингээд хүмүүс зөндөөл ярьж идэг. Хүмүүс хоорондоо муудалцаад автаар суудсан нөхдөл хоорондоо муудалц гэрлээ тэгдэж чамааг алчаад Ислам би нэг 20 жил суугаад гараад ирж штэ гэд. Ийм хонцгийн сэтгэлтэй ийм аимшигын хүн айлах сэтгэлгүй ийм аимшигын адуурсалтууд байх ёстой газрын дээр гямдан тий онцгой шорон. Өнөөдөр аливаа энэ гэмт хэргийг хуулиар нухчин дарах ёстой шүү. Миний боол шүгэл үлээгээд байгаа. Ягаад би үнцэн үйл батлсан өдөр ингэж ярьж байгаа. Би Монгол улсын иргэж ухнаагийн хөрөлсөх та бидний бэлэг тэмдэг. Та 3 сая 600 Монгол улсын иргэдийн та бэлэг тэмдэг. Та энэ Монгол улсын хаав заяа. Тийм учраас яаралтай энэ олон улсын гэрээ канадтай энэ цаазын ял гэдэг юм одоо сэргээе гэдэг хүсэлтэд өргөөч гэдгийг одоо танаас бид гуйж байна, бид шаардж байна, бид хүсэж байна. Энэ аимшиг гаж донтон алуурчингуу тийм үү маш олон бяцхан зөргүүдийг маш олон ээж бүсгүүчүүдийн амь насыг авч одож байгаа. Энийг бүгд бид бүгдээрээ мэдж байгаа. Одоо болтод миний энэ сэтгэл хоногсон энэ аимшиг гэмт хэрэгүүд хүн болгон мэдж байгаа. Би тэдгэрийг мартадаггүй. Та нар мэдж байгаа бол 2022 онд Дорногой аймгийн тэр мө гаж донтод өмнө хүчингийн эргээр яд эдэлжсэн ган тулах гэж итгээд 12 настай бяцхан охиныг авчид голомжлаар саксын унаад машиндаа суулгаж аваачаад хүчирхийлээд амь насыг хөнөөгөл булаад хайцсан аимшиг гэмтрийг гарсаастай. Бүх насаараа Монгол улсын бүх насаа хорих ялдаг гэсэн. Өнөөдөр яг ийм байгаад байгаа байхгүй. Өнөөдөр хүн болгон айдас хүчтэй байгаа. Тэгээд эцэг эхчээчсэн хүүхдүүдэд хараа хяналтаа байгаарай. Битгий гэр орноо сул орхиж яваарай. Дандаа гэр орондоо том хүмүүс гэр орноо харж тийм үүр хүүхдүүдэд хараа хяналтаа байхгүй бол энэ төрлийн гэмт хэрэг хийсэн энэ адуурчин бол ерөөсө сул чөлөөтэй явж байгаа шүү гэдгийг би хэлж байгаа. Өнөөдөр яагаад Гантамар гэдэг хүний хаяг өнөөдөр 35-6 мянган дагагчтай мөртлөө хүний нүд орж ирэхгүй байна. Яагаад репортлол блоклоод байна. Өнөөдөр би сүүлийн үед хаяа лайв ганцаараа ярьж байгаа юм шиг сэтгэл над төрүүлж байгаа шалтгаан нь юу вэ гэвэл би цаг үргэж миний тэмцэл энэ төмөө олдын төлөв тэмцэл байсан. Би Монгол улсад 300 хоног тасралтгүй тэмцэж лайвдж би Монгол захин мөрөдөд тоглоомыг дасан зогсоох хуулийг бүрэн батлуулж чадсан. 2025 оны 7 дугаар сарын 1-нд энэ захин мөрөдөд тоглоомыг гол үнцээр нь дасан зогсоох хуулийг Монгол улс батлуулж чадсан. Энэ бүгдийн төлөө би тэмцэж чадсан.
За одоо яасан байх нь бол би энэ сүүлийн 4-5 сар Монгол улсын баялагын сангийн хуулийг хэрэгжлэх шахаж шаардаад стратегийн 55 ордоо төрдөө аваач. Тийм үү? Төрдөө аваач гэдгийг шахаж шаардсны үүдэлтэйгээс одоо энэ олигархууд энэ хулгайч нарын трол аримд өнөөдөр гандамар гэдэг үний хаяг үнс шиг болсон байгаа. Би энийг мэдчихэж байгаа. Зарим фэйсбүүк найзууд хэлж байгаа. Фэйс найзууд маань гандамрага та яагаад лайвыг таг болж байгаа. Би цаг үргэлж өдөр болгон үзэл бодлоо илэрхийлж байгаа. Би октоосоо би худлаа юм яриаггүй. Өдөр болгон үзэл бодлоо илэрхийлж байгаа, төмөө олдоо түгэж байгаа. Ирэл пост оруулж байгаа. Оруулна. Энэ бол миний өөрийн эрх үүрэг. Би өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн 17 зүйлийн нийтлэл зүйл заалтан зааснаар өөрийнхөө эрх ашиг болон өрөөлийн эрх ашигын төлөө тэмцэж байгаа. Айгуу заваа баг. Зарим ихэд надруу гэж гандамрахаа таны лайвд коммент хийж болохгүй байна. Таны лайвыг шеэрлэхээр устдаад болохгүй байна. Энэ зүгээр трол армийн хийж байгаа ажил байхгүй юу? Трол арим байхгүй юу? Бүхэл бүтэн өнөөдөр Монгол улсын иргэд бид нар трол аримдаа ялгадаад ингээд сууж байгаа бол үнэхээр харамсалтай байгаа. Миний хувьд бол маш харамсалтай байгаа. Өнөөдөр үнний дуу хоолой болоод үзэл бодлоо илэрхийлсний төлөө өнөөдөр хин нэг янз бүрээр гүтгэн дарамжлаад хараалгаад би энэ сошиалд янз бүрээр дарамжлуулаад гүтгүүлээд явж байгаа. Гэхдээ биний ганц онцлог нь би ухардаг хүн биш байхгүй юу? Хизээсээ ч огт ухрахгүй. Яагаад гэвэл би энэ хорвоод хангалттай амьдэрсэн. Энэ хорвоод тий. Өнөөдөр би 50 нас хүрч байна. Хангалттай амьдэрсэн. Сайн сайхан бүхэл амьдралыг үдсэн. Гэхдээ ирээдүй хойч болсон энэ ээжүүдийг дүүнрийгээ бяцхан зүрхүүдээ ийм аимшигын энэ нийгмийг үлдээхгүй төлөө би тэмцэж байгаа. Хүний тэмцэл дуу хоолой бол угаасаа энэ үндсэн хуулиар хамгаалттай. Одоо ингээд та нар бодолтой хэрэг би хин нэгнийг муулаад хин нэгэн лөө дайр давчлаад улс төрийн зорилготой хин нэгний дайраад гүтгээд дарамжлаад харлуулаад ингээд явах юм бол хэдэн зуун хүн орж ирээд зүгээр тэр хэрүүдийн чинь зүгээр сайхан язаатал сайхан дэмжээд ингээд явна. Гагцгүй надад тийм сэтгэл байхгүй. Ягаад гэвэл би тэгж явах октоосоо надад тийм сонирхол байдгүй. Би тэгж яах вэ? Нэг насандаа тийм үүлийн үүр тийм нүгэл хийж яах вэ? Үнэн бодит юмны төлөө явсныхаа төлөө өнөөдөр миний шагнал урамшид 35-6 мянган пэйж найз юм дарамжлаад энэ тороолоод өнөөдөр намайг ингээд ийм байдалд оролцсон байж байгаа. Ганцхан үнэмийг би хамгийн гол нь ухрахгүй. Нэг мөсөн миний энэ хаягийг далдруулаад алга болгосон ч би дахиад нэг пэйж хаяг нэгээл гараад ирнэ. Өнөөдөр ийм байхгүй юу манайхаа. Америкийн нэгдсэн улс гээд өнөөдөр хүний эрхийг дэлхийд 1 номер дээдлэх улс орон өнөөдөр цаазын ял гэдэг ялын сангас байна. Окей байна. 120 жилийн ял байна. Онц ностой гимтэр хийсэн удаа гимт хийсэн этгээдүүд өгдөг ял 120 жилийн ял байна. Өнөөдөр бүгд энэ хятад хатус дэлхийд хүн амаараа нэг тэргүүлдэг улс орон тийм үү? Тэгэхэд өнөөдөр цаазын ял байгаа. Байгаас арга байхгүй. Миний хувьд энэ цаазын ял гэдэг ялыг яриад байгаа асуудал чи айгүй хүнд сэдвийг би өнөөдөр хүндэж яриад байгаагаа би мэдж байгаа боловч нийгэм тэр чигээрээ айц хүйцтэй нийгэм дугаасаа тийм аимшиг байгаа учраас би дуугүй байж чадахгүй байгаамаа. Энийг бол та нар масаа ойлгох хэрэгтэй. Өнөөдөр намайг хүмүүс янз бүрээр хэлж байгаа. Энэ нэг юм одоо ингээ цаазын ял гэж бакраад ах нэг заваа юм. Энийг мөрийн хамартай юм гээд. Цагтаа ба сайхан залуу байсан юм аа. Тий. Цагтаа сайхан залуу байсан. Би чи хүн штэ бас тийм биш. 9 жилээр дарамжлуулна би мэдчихэл байгаа. Намайг дарамжилж байгаа хаягнаас бол миний итгэл үнэмшлийг үгүй хийхин төлөө намайг миний дуу хоолойг хорихын төлөө одоо энэ маш олон трол аримууд одоо эзлээс 5-10 цаасныхаа төлбөрийг аваад намайг янз бүрээр муулаад намайг янз бүрээр муу хүн болгох гээд ядж байгаа. Тэгээ энийг би мэдж байгаа. Гэтэ ингээ бүх нийтэд уриалахад монголчуудаа өнөөдөр Монгол улсад эрүүгийн гүнд хэрэгтэн эрүүгийн хэрэг хийсэн маш олон аавын хөвгүүд ах нар дүүнэрийг би бүгдийг мэднэ. Бүгдийг мэднэ. Бүгдэнтэй ерөнхийдөө бол янз янзын алдаж олсон аавын хөвгүүдээ ах дүүнэр би мэднэ. Тийм улсууд яаж гэмтэрд ордог бол ястаа жихэн ууж идээд болгоомжгүй байдлаасаа янз бүрийн уур омгноос янз бүр хоорондоо муулцлаа санаалаа санамсаргүй байдлаас эрүүгийн гэмтгэрд холбогддог. Гэмт хэрэгтэн болдог.
Яг энэ гаш донтон алуурчдаг энэ улгаажчин бол ерөөсө сэтгцийн өөрчлөлтөө гэдэг энэ аимшиг энэ ялын санкцыг нэг яралтай өөрчилж чад хуулийнх нь ялын санкцыг шангруулахгүй бол энэ төрлийн гэмтэргийн ялын санкцыг халахчин дор ял завшаад байхгүй гэдгээс би айж байгаа. Тийм учраас нэг яралтайгаар одоо хууль зүйн дэцэд мөнхөрдийн санаачилсан энэ сэтгцийн өөрчлөлт улсуудын эрүүгийн гэмтэргийн энэ ялын санкцыг бол заавал хаврын чуулган гэж хүлээх шаардлагагүй. Хаврын чуулган болоход хин нэгэн бас амь насаа алдахыг үгүйсэхгүй нийгэм бид нар амьдарч байгаа байхгүй. Нийгэм тэр чигээрээ харгас аимшигтай байгаа. За манайхаа ингээд шеэрлээд өгөөрэй. Одоо хэд удаа ярих юм бол одоо ингээд цаанаас нь бас блоклоод хөөгдөд гарчдгийг. Хөөгдөж гармааргүй байна. Тийм учраас Монгол улсын иргэдэж ухнаагийг хүрэлцэхэд хүртэлэн шеэрлээрэй. Өнөөдөр монголчууд амьд явах хэрэгтэй. Монгол улсын иргэд одоо Монгол улсын үндсэн хуулинд заалдсан амьд явах хэрэгтэй, амь насаа хамгаалах хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр Монгол улсын иргэдэгчийг 2021-с 2027 оноод иргэдэгчийн албан тушаалаар сууж байгаа. Таныг Монголын ард түмэн хүндэлдэг. Тийм үү? Та Монгол улсын иргэдэгч. Та авчгийн ухаанаар бодоод миний энэ шигүүл үлээсэн байгаа миний үзэл бодлыг та тунгааж бодоорой. Ямар л сайндаа иргэдэн ингэж шигүүл үлээж ингэж явхууд айдас хүүцтэй учраас аимшиг гэмт хэрэгтэн энэ адуурчдыг одоо хуулийн ялын санкцаар нухчин дарахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг бол октоосоо багасахгүй юм а гэдгийг би одоо ингэж албиасаар хэлж байгаа шүү. За тэгээ манайхан сайхан шеэрлээд өгөөрэй. Гант бүрхэн дахиад эргээд лайв дэ шүү.